Би бол одоо Алшаа баруун уушууна ардын эмнэлгийн хорооны гадарслааны эмч байсан л дээ. 2000 оноос эхлээд ажлаан зогсоогоод одоо энэ эрүүл амьдрах арга ухааныг судалгаа хийж одоо хүртэл ажилласаар байна. Би яагаад ингэж хийж байгаа юмгүй л одоо өвчин олвол үзүүлэх эмнэлгийн хороо эмч нэр маш ариун байна. Гэвч энэ өвчин гэдэг бол илэрж гарч ирээд эмнэлгийн хороонд эмчлүүлэх хүртэл маш урт удаан хугацааг хэрэгжилж байдаг юм аа. Эмнэлгийн өвчин илэрж гараагүйгээр маш олон хугацаануудыг дамжиж байдаг. Тийм болохдоор үүнийг эмчлэх, үүнийг урьдчилан сэргийлэх бол маш их чухал байгаа юм. За тэгээд бас нэг талаар аваад хэлэх юм бол өвчин олцноод эмнэлгийн хороонд ороод гараад ирэхэд бүгдөө эдгэрээд бүрэн мөсөн эрүүл болох тохиолдол маш багтаа. Гарч ирснээ дараа бас эрүүл мэндэд эргэлжлэн анхаарал тавьж байвал сая одоо бүрэн эдгэрэх боломжтой юм. Тийм болохоор би эмнэлгийн хороонд орохын өмнөх асуудал, эмнэлгийн хорооноос гарснаа дараах асуудал энэ хоёр талд анхаарлыг хандуулж энэ хоёр талыг барин одоо хүнд зөвлөмж өгөж тус дэм болж байгаа юм л да. Эмч хүнд одоо 3 эрдэнэ байдаг. Нэг нь үгхэл, нэг нь эм, нэг нь мөс цэцлийн утга. Би бол уул нь мөс цэцлийн утгыг барьж байсан. Гэхдээ одоо ажлынхаа байрлалыг өөрчлөөд хамгийн одоо энгийн ярианаа хэллэгээр хүмүүст одоо эрүүл мэнд ярьж нэн олон хүнд одоо ашиг хүртээхийн тулд ингэж хийж байгаа юм аа. Мөс цэцэл хийвэл хэлгээнгүй бас олон хүнд буян болно шүү дээ. Гэвч хэрвээ би энэ эрүүл мэндийн ажлыг ам хэллээрээ хүнд ойлгуулад хүмсүү түүнийг хүлээж аваад амьдралдаа зохицуулт явуулж чадах юм бол би маш олон хүнд одоо буян боломж гэх юм уу маш олон хүнд эрүүл амьдрах арга ухаануудыг зааж өгөх ийм боломжтой байгаа. Тийм болохоор би одоо энэ ажлыг сонгож ажлынхаа байрлалыг жаахан өөрчлөн нэн олон хүнд ашиг хүртээхийн тулд л ингэж ажиллаж байгаа юм да. Тэгээд одоо нөгөө нэг талаар нь аваад хэлэх юм бол хүн гэдэг бол өөрийнхөө энэ бүх үйлдэлүүдийг одоо жишээлбэл одоо зөв хооллох, зөв хөдөлгөөнгөх, зөв сэтгүүтэй байх, ариун цэврийг эрхэмлэх, арх тамхиас хол байх. Тэгээд хүний биед маш их хэмжээний нууц хүчин чадлууд байдаг. Түүнийг сэрэх гих зэргийн олон зүйл дээр анхаарал тавьж чаддсан болвол одоо хүн эрүүл байх боломжуудыг бүрдэж байна. Суурин сая жинхэнэ эрүүл болж ирж байна. За ингэснээр одоо бид нар бол эрүүл байх үндсэн боломжууд бүрдэж байгаамаа. Өвчин байсан ч өвчин чинь эдгэрж болно. Сэтгэл санаагийн тайван амгалан байх үед ямар ч өвчин өөрөө эдгэрж болно гэсэн ийм олон зүйлийн судалгаануудаар гэрчилсэн байдаг билээ. Иймээс үүнд нэг анхаарлаа хандуулна уу.